За өнөөдөр гарч игнаас маань хараад юу ярих юм тодорхой мэдчихэж байгаа хаа. Тэгээ өнөөдөр бид яагаад хүмүүс хайртай хүний хуурдаг гэсэн хүндхэн сэдвийн тухай ярилцах болно. Тэгээд ер нь энэ хуурам эхлэлт гэдэг зүйл замаа алдаад дуудаж байгаа бид нар бүгдээрээ мэдэн штэ тий. Энэ нийгэмд олон нийтийн сүлжээгээр одоо энэ төрлийн кейсүүд маш их яригдах болсон. Хүмүүс өөртөө тулгарч байгаа тэр өөртөө тохиолдсон асуудлуудаа нэлээд одоо нээлттэйгээр хуваалцдаг болсон. За тэгээд яагаад үүнийг ярих болсон бэ гэх юм бол би зүгээр яагаад гэсэн асуултын хариултыг ясахгүй. Яагаад ер нь хүмүүстэй хайртай хүний хуурд юм болоо ингээд сонгож авч үргэсэн хүний ч юм уу те эсвэл хайртай ханаа ч юм уу те ингээ олон жил ханилсан ханаа ч юм уу яагаад хуурд юм болоо гэдэг асуулт минь толгойд ингээд бодогдодсон. Тэгээд тэр асуултынхаа дагуу судалж үзээд тэгээ мэдсэн зүйлээ л хуваалцах цаам маань ерөөсөө л энэ гэсэн. Тэр яг юуны тухай ярих вэ гэх юм бол илүү дэлгэрүүлж хэлэх юм бол хурам эхлэлт гэдэг зүйл яагаад үүсдэг юм бэ? Үүсэх шалтгаануудыг судлаачид одоо судалж үзээд юу гэж тогтоосон юм бэ? Ямар судалгаануудаар юу гарч ирсэн юм бэ гэдгийг мэдхийн зэрэгцээ одоо хурам эхлэлт бие физиолог болоо сэтгэл зүйд ямар хор хөнөөлтөй зүйл болохыг бид нэр тодорхой хэмжээнд бол мэдэж авна гэж бодож байна. За тэгээд надад нэг юм бодол байдаг байхгүй юу? Ер нь бол хүн өөрийнхөө хийж байгаа зүйлийг ингээд зөвтгөхийн тулд дэлхийн одоо хаанаас ч хамаагүй өөрийнхөө үзэл бодлыг дэмжих нотлох баримтуудыг гаргаж ирээд тэгээд тэр одоо нотлох баримтуудаа ингээд бат итгээд ерөөсөө л хорвоо дэлхийн юм бэ, ерөөсөө л тэ хүмүүсийн юм бэ гэдэг үзэл санаануудаа итгээд тэгээд бусад хүмүүсийг ч гэсэн тийм байх гэж оролддог гэж боддог байхгүй юу? Тэгэхээр ер нь бол хүмүүр үзэл санаа мэдрэмж туршлага өөр гэдгийг одоо зарим хүмүүс ерөөсөө ойлгохгүй байна. Тэгээ ер нь ойлгохыг хүсдэг байх л та. Тэгэхээр одоо ярих гэж байгаа одоо энэ тийм мэдлэг мэдээллийг зөв талаар нь ашиглаад ингээ анализ дүгнэлт хийгээд өөртөө бол хамтрагчтай ч юм уу эсвэл нийгэмд ч юм уу ингээ дүгнэлт хийгээсэй гэж хүссэн утгаасаа би энийг ингэж ярих цаа гэхүү дээ. Тийм. Тэгээ ер нь бол иймэрхүү учраас хүмүүс яг өөртөө ингээд нэлийн үзэл бодлыг ингээд зөвтгөхдөө штэ. Тэгэхээр зарим хүмүүс энэ тал дээр ингээд санал нийцгэж болно, зарим хүмүүс санал нийцж болно. Тэгэхээр туйлын үгүй, туйлын одоо үнэн туйлын худал гэдэг зүйл байхгүй учраас дундаж тэнцвэрийн барайл те одоо тунгийн тааруулаад яваасай гэдэг утгаасаа энийг ингээд хаалцж байгаа шүү. Энэ мэдээллийг. За тэгээд та нарт юу нэ гэхдээ мэдлэг юу нэлээ аюултай юм шиг санагдав. Надад жоохон зөвлөх мэдлийн аюултай юм шиг санагдаад байхгүй. За тэр жоох. За тэгээд одоо сануулж хэлэх зүйл байгаа. Сануулж хэлэхэд одоо ярих байгаа зүйл маань бүгдээрээ олон улсын судалгаа шинжилгээнд үндэслээд ер нь бол Аз, Европ, Америк гэдэг төв бүрт хийсэн одоо судалгааг би хамруулж ярих гэж хичээсэн. Тэгээд судлаачдыг судалж үзсэн зүйлсийг л ярих цаа. Тэгээ хэрвээ би өөрийнхөө бодол санаа хэлэх хэрэг гарах юм бол миний бодлоор тийм миний зүгээс миний хувьд гэж тодтогч хэлэх учраас ер нь бол тэр өвнүүдийг ер нь сайн сонсох хэрэгтэй шүү. За тэгээд эхэлцгээе мэдлэгтэн тусал нэмэр. За хурам эхлэлт гэдэг зүйлийг ер нь бол онлын үднээс болон практик үднээс ингээд зарим эрдэмт тувааж авч үзсэн юм байна л да. Ер нь хэсэг нь. За тэгээ онлын үднээс ямар онлуудаар энэ зүйлийг тайлбарлаж болох вэ гэхээр нэгдүгээрт нь эволюцийн онлоор тайлбарлаж болно. Энэ нь юу вэ гэхээр одоо бие даах ба гений олон янз байдлыг нэмэгдүүлэх үүрэгтэй гэж байгаа байхгүй юу? Үүрэгтэй зорилготой юу гэмдэ. За нэг тиймэрхүү. Тэгмүүд энэ нь юу вэ гэхээр эволюцийн үүднээс зарим одоо хүмүүсийн биологийн шин чанарандээ илүү олон хамтрагчтай байх замаар өөрийн гений айл болох олон хүнд дамжуулахад зорилго олгодог гэж үздэг юм байна л та. Тэгэхээр энэ нь эрэгтэйчүүдэд их хвчлээ илэрдэг. Жишээлх юм бол өр удмаа үлдээн те ер нь бол хүүхэдтэй болно гэдэг утгаараа иймэрхүү одоо хурам эхлэлт гэдэг зүйл явдаг юм байна гэж үзэж байгаа гэсэн. Ер нь олон хамтрагчтай байх зорилгыг тавьдаг гэсэн үг. За тэгвэл дараа нь эволюцийн одоо онлоор юу тайлбарлагдж байгаа гэхээр хосын сонголт ба харьцуулалт гэдэг зүйл хүндрэлтэнд байдаг гинэ. Тэгээ энэ юу вэ гэхээр хүмүүс ингээ ухамсаргүйгээр өөрийг нь илүү сайхан амьдралд хүргэх, илүү сайхан боломжинд хүргэх, илүү сайхан тэ аз жаргалтай мэдрэмжүүд өгөх тийм хамтрагчийг сонгох хандлагатай байдаг гинэ. Тэгээд хэрвээ одоогийн харилцааны шаардлагыг тийм энэ зүйлийг ингээ хангаж чадахгүй байгаа юм шиг мэдрэгдэх юм бол хууралт үүсэж болцсошгүй. Ер нь бол эрсдэл байна гэж судлаачид үзсэн.
ер нь судалж гаргаж ирж байгаа шүү. За тэгээ хоёрдугаарт нь болохоор сэтгэл зүйн онол. За энэ дээр юу вэ гэхээр нэгдүгüүрт нь харилцааны одоо хэрэгцээг хангахгүй. Харилцаа гэдэг зүйл чинь ер нь бол хүн төрөлхтөн нийгмийн амтан гэдэг штеп тий. Хүн бол нийгмийн амтан. Тэрнтэй адилхан хүн болгон харилцаж штеп. Өөртөө ойлголцсон, бусдаагаа ойлголцсон. Харилцаа гэдэг зүйлээс л нийгэм үүсэж байгаа. Тэгэхээр хүмүүс яг хайртай хүнтэйгээ дотны харилцааны хэрэгцээг одоо тэр хангаж ийж одоо юу гэхийн анхаарал халамж тавих сэтгэл зүйн дэмжлэг одоо авах сэтгэл хөдлөлийн холбоо үүсэж ийж тэрхүү харилцаандаа сэтгэл хангалуун байж чаддаг. Тэгэхээр хэрвээ эдгээр зүйлийг авч чадахгүй байх юм бол өөр хүнтэй харилцаж тэ тэр ингээд сэтгэл ханаж харилцааныхаа хэрэгцээ тэр сэтгэл хөдлөлийн холбоогоо өөр хүнтэй бий болгох тэ өөр хин нэг намайг ойлгох байх гэдэг ч юм уу тэ тиймэрхүү мэдрэмжүүд орж ирдэг учраас энэ хуралд гэдэг зүйл үүсэх боломжтой байдаг. Энэ нь болохоор эрсдэл шүү эрсдэл. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн холбоог бусдаас хайх, сэтгэл ханамж, бусдаас хайх иймэрхүү зүйл харилцаанд байхгүй байх юм бол энэ эрсдэлтэй урам эхлэх эрсдэл бол нэлээд өндөрсөж ирдэг гэж үздэг юм байна. За дараагийнх нь болохоор нийгмийн суртал ухуулга ба үлгэр жишээ гэж байгаа байхгүй юу? За энэ дээр юу яригдж байгаа гэхээр нийгэмд үнэнч бус байх нь заримдаа ингээ хэвийн зүйл мэт харагддаг учраас үүнийг зарим сониуч хүндтэй эсвэл жоохон үд юмтхан хүмүүст эсвэл одоо нөгөө эгоогоо хангахын хүсэл болсон хүмүүст туршиж үзэх хүсэл төрдөг гинэ. Тэгээ найзаа хараад уурах ч юм уу те эсвэл нийгмийг хараад уурах ч юм уу иймэрхүү зүйлс бас байдаг гэж ерөнхийдөө судлаачд маань дурдсан байгаа. Тэгээ яагаад тэгэхээр бид одоо ямарваа нэгэн мэдээллийг олон давтамжтай яригдах тусам нь бидний чихэнд хоногшоо те тасал болоод өчрөөд ер нь бол зааз нэг иймэрхүү байдаг штэ хуурчлаад штэ хуурсанд ер нь тэгэл их нэртэй нөхөртөө буцаал ирдэ штэ гэл кино болгон дээрээс те нийгмийн одоо ингээд бусдад харуулах чиг кино болгон дээр ч гэсэн ингээд яг хуурж мэхэлж болохгүй шүү гэдэг санааг агуулж байгаа ч гэсэн цаана нөгөө хүмүүстэй бас сэтэл өгöd байгаа байхгүй. Тэгээ эцсийн сонголт нь ер нь эхнэр нөхөр нь байдэн штэ гэд ингээд өөрийгөө болон тэгээ найз төгтөө зөвтгөөд ингээд тайлбарлах гэж оролдог гинэ. Тэгээ иймэрхүү зүйл нийгэмд яригдчих байнга сонсогдоод тахаар ер нь бол энэ талаар сэтэл болоод тэрхүү үйлдэлийг хийгээд илүү түлхэж цолоод байгаа гэсэн үг. Тэгэхээр яг нэг бодлын өөрийгөө зөвтгөөд байгаа байдал нь болохоор тэр өөрийгөө тэ би ингээд өнөж бус байчлаа шүү. Ингээд үргэж байгаа хүний хуурчлаа шүү, ханилж байгаа хүний хуурчлаа шүү, хайртай хүний хуурчлаа шүү гэдэг тийм мэдрэмж, өөрийн буруутгал гэдэг тийм хүнд мэдрэмж буюу одоо өөрийнхөө тэр сэтгэлийн өвдөлтөөс л ингээ хамгаалаад өөрийгөө зөвтгөөд байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас ерөнхийдөө за нийгэмд ийм байдаг штэ гэдэг талаасаа өөрийгөө зөвтгөн эсвэл нийгэмд ийм байдаг болохоор би ч гэсэндээ туршиж үзэж болох юм те эсвэл тэгж бодохгүй ч гэсэн ухамсаргууд нь суудсан байдаг ч юм уу те иймэрхүү зүйл бол байдаг гэж судлаачд үзсэн бахны. Ер нь бол дүгнэж хэлээд. За тэгээ 3 дугаарт нь шийдвэр гаргалтын загвар гэдэг зүйлэн дээр гарч ирж байгаа. За хүний тарих ерөөсөө өөрийгөө зөвтгөх хандлагатай тэг ер нь л хин өөрийнхөө буруу гэдэг хүлээн зөвшөөрөх дуртай байх втэ. Яа, зарим хүмүүс бол дуртай штэ онцлогоос шалтгаалаад дандаа уучлах гэдэг хүмүүс байна. Эсвэл уучлаар гэдэг амнаас нь одоо амьдралынхаа туршид зөвхөн гарсан хүмүүс ч байдаг. Тэгэхээр өөрийгөө зөвтгөх механизм гэдэг зүйл хүний тарихынд байдаг. За энэ дээр юу яригдж байгаа гэхээр миний хэн намайг ойлгодог, тийм миний үргэж байгаа хүн намайг ойлгодог, бидний харилцаа ер нь бол дуусч байгаа гэд одоо хоёр талдаа ингээ гомцсон сэтгэлээ ерөөсөө ярилцаж илэрхийлэхгүй би бинийг ойлгох хүсэлгүй зүгээр энэ хүн намайг ойлгох ёстой. Одоо би юу ч хэлээг байхад энэ хүн намайг ойлгох ёстой гэдэг ч юм уу. Энэ хүн миний мэдрэмжийг ойлгохгүй. Энэ хоёр хүний хоорондох харилцаагаа ерөөсөө сайжруулах гэж үйл хөдлөл аваагүй мөртлөө ингээд шууд толгой дотор за энэ хүн намайг ойлгохгүй бидний харилцаа ерөөсөө дуусч байгаа юм байна. Ер нь бүтэхгүй юм байна. Энэ хүнтэй удаан ингээд харилцаа үргэлжлэхгүй юм байна гэж иймэрхүү бодлоор шалтгаалаад уурч байгаа үйлдэлээ зөвтгөөд тэр гимбуруугийн мэдрэмж гэдэг мэдрэмжгүйгээр үлдэж чаддгаа гэдгийг судлаачид бас олж мэдсэн. Тэгэхээр яасан ч хүн өөрийгөө ол зөвтгөн. Энэ бол ингээд хүний одоо байгалийн зөв тогтлын одоо байгалийн нэг хэсэг нь болж таарж байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм байдлаар өөрийгөө зөвтгөөд байгаа хүн өөрийн буруу гэдгийг одоо хүлээн зөвшөөрөхгүй те хамтартаа буруугаа өгөөд хамтрагчаа буруугаар ойлгоод ингээд цаашдаа ингээд харилцаа ерөөсөө сайжруулах үйл хөдлөл авахгүй байна гэсэн. Ер нь бол ингээд удаан хянах тусам
удаан харилцах тусам ингээд тэр хүмүүс илүү ярилцах хэрэгтэй гэж судлаачид үзэж байгаа байхгүй яа. Тэгэхээр илүүтэй би биений хүлэн зөвшөөрөөд би биенийхээ сул тал, сайн тал, муу тал тэ гоё талыг нь хүлэн зөвшөөрөөд энэ үед гэдэг шүү хоёлаа нэг яаж тэ болохгүй бүтээх үү тэ энэ харилцаан дээр юу болохгүй гэдгийг ярилцаж ойлголцох зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Тэгжиж тэр хүмүүстэй сэтгэл хөдлөлийн холбоо гэдэг зүйл үүсэж байна гэж үзсэн байна. Гэтэ яг хөө заримдаа хүмүүс зүгээр шалтгаан хэрэгтэй гэдэг шүү дээ, тий. За практикууднаас нэгдүгээр сэтгэл хөдлөлийн хувьд дарамт мэдрэх. За энэ нь юу гэсэн үг гэхээр зарим хүмүүс ингээ хайртай хүнтэйгээ харилцаанаас тэм сэтгэл хөдлөлийн хувьд дарамт мэдэрдэг гинэ. Одоо жишээлх юм бол хит их стресстэй тий харилцаанаас болоод уурлах, хардах, байнгын сөрөг сэтгэл хөдлөлтэй байх. Иймэрхүү зүйлсийг сэтгэл хөдлөлийн хувьд дарамт мэдрэх гэж хэлээд байгаа юм билээ. За тэгэхээр ингээд сэтгэл хөдлөлийн хувьд 15-аад харилцаагаа төр хугацаанд тий байхгүй бол ингээд завсарлага авъя. Эсвэл тий бүр ингээд цухтаад заастаа салий гэдэг ч юм уу. Иймэрхүү оролдлогоодыг ингээд хийхэд хүргэдэм байх сэтгэл хөдлөлийн дарамт авахар. Тэгэхээр тэр сэтгэл хөдлөлийн хувьд сөрөг сэтгэл хөдлөлүүдийг одоо ингээд харилцаанаа туршид мэдрээд байгаа штэ стресстэй уурлах бухимдах тий бие биенийгээ буруутгах үүдэлт нь одоо үлэн таалагдахгүй байх, цагаан харагтан таалагдахгүй хүмүүс тиймэрхүү зүйлдээ хит их одоо төвшөөрлөх айдас мэдрэх гэдэг ч юм. Иймэрхүү зүйл дээрээ хүргээд ах юм бол ер нь бол хуурч болцгүй гэж судлаачд үзсэн. Тэгэхээр эдгээр зүйлс нь хуурах сонголтод нөлөөлдөг гэдгийг яг нөлөөлдөг гэхдээ эцсийн мөчөд бол энэ сонголтыг тий хуурах гэдэг сонголтыг хүн өөрөө гаргадаг шүү гэдэг бас судлаачид манд тодтогч хэлсэн. За хоёрт нь болохоор харилцааны асуудал. Энэ дээр юу вэ гэхээр харилцааны нэгдүгüрт одоо буруу ойлголцол орж байгаа. Хамдурч хоорондын ойлголцол муу байх, тийм ойлголцохгүй байх. Нөгөө л нэг ойлголцол яваад байна л та. Тэгээд иймэрхүү байх юм бол би биний буруу ойлгоод буруутгах юм бол хүмүүс яг 3 дахь читгээд сэтгэлийн хуваалцааг эрэлхийлж эхэлдэг гинэ. Ингээд сэтгэл хөдлөлийн холбоо үүсэхгүй байгаа нөхцөлд иймэрхүү эрсдэл үүсэх магадлал бол өндөр байдаг гэж байна. Жишээлх юм бол энэ хүн миний юу мэдэрч байгаа мэдэхгүй байна. Амгүй ойлгохгүй байна. Тэ ярилцахгүй байна. Бла бла гэсэн одоо тэр мэдрэмжүүд удаа дараа мэдрэгдэх юм хөдлийн холбоо гэдэг зүйл тасарч эхэлж байгаа гэлдэг жаа гэсэн. Тэгэхээр энийг сайн толгой дотор бодоод очих зүгээр. Энэ үед хосууд маань дахиад сэтгэл хөдлөлийн холбоо үүсгэх хэрэгтэй байдаг учраас ерөнхийдөө чин сэтгэлээсээ ярилцах, бие биенээ ойлгох, бие физиолог болон сэтгэл зүйгээр мэдрэх хэрэгтэй судлаачид маань үздэн байна. За дараагийн зүйл нь болохоор бид бие биедээ цаг гарахгүй байгаа нөхцөлд ерөнхийдөө хуурам эхлэлт явагдаж байна гэж үзэж байгаа. Мэдээж завгүй амьдралын хэм маяг манай улсад тогтмол одоо тавамгаалтай штэ тий. Тэгэхээр хит их ажиллах, цаг наргүй байх, ядарсан, залхсан, шантарсан мэдрэмжүүдийг аваад байгаа бол хамтрагчтайгаа харилцаа нь ерөнхийдөө юм ядаргаатай, залхмаар, яршигтай санагдаж эхэлдэг. Тэгэхээр үүнээс үүдээд бие биедээ цаг гаргах чадахгүй байгаа нөхцөл үүсээд иймэрхүү мэдрэмжүүд хамгаалах юм бол хамтрагч нь өөр хүнээс дулаан харилцаах сэтэл төрдгөө гэсэн үг. Тэгэхээр энэ сэтлийнхаа үр дүнд хэвчлэн ойр тойрны хүмүүсээсээ сонгох магадлал айгүй өндөр идэм байна л да. Одоо жишээд нь ажлын хамт олон ч юм уу, эсвэл найзуудын найзууд ч юм уу. Иймэрхүү жишээнүүдийг бас энэ дээр ингээд дурдсан байна. За 3 дугаарт нь юу гэхээр сониуд зам ба сэтгэл зүйн эрэлхийлэл гэдэг хэсэг орж байгаа. Энэ нь юу вэ гэхээр хүмүүсийн зарим нь одоо шинэ мэдрэмж, шинэ сэтгэл хөдлөлийг мэдрэгтэй ингээ шинэ зүйл туршилж үзэх, одоо адреналин, серотонин эдрээ айгу ялгаруулмар санагдах ч юм уу те. Иймэрхүү хүмүүс байдаг. За тэгэхээр энэ хүмүүс эннээсээ болоод хуурам эхлэх сонголтуудыг бас хийдэм байна. Жишээлх юм бол сэтгэл хөдлөлийн ханамжгүй байдал тухайн харилцаанд амгаалаад харилцаа нуутгартай санагдаад нэг л тогтмол санагдаад байх юм бол төр хугацаанд энэ одоо энэ харилцаанаас одоо ангижрахыг хүсээд тэгээд энэ хуурам эхлэх гэдэг сонголтыг хийдэг гинэ. За дөрөвдүгээрт нь бол мэдээж гинэн байдлаар хийсэн үйлдэл гэж тайлбарлаж байгаа. Энэ нь юу гэхээр зарим тохиолдолд хүмүүс эрг согтууруулах хундаа хэрэгэлсэн учраас үнд бус үйлдэл гаргадаг гэсэн. За тэгээд энэ судлаачдын маань одоо нийтлэл дээр уншиж явж хад хоёр бодит жишээ дурдсан байсан. Тэгэхээр жишээ нэг дээр бол нэг эмэгтэй байгаа. За тэр эмэгтэй нь өөрийнхөө нөхрийг ингээ хуурсан. Яагаад тэгэхээр нөхөр нь түүнд анхаарал тавихаа болсон. Ажлаасаа ирээд шууд уцаа оролддог. Их нэртэй цаг харагдахгүй баг ингээ их нэрээ зөвлөн гэрээ ажил хийлгүүлээл ингээ байлгаад байдаг нэм эмэгтэй байсан гинэ. Тэгээ их нэр нь
Эннээс нь болоод ажлынхаа хамтрагчаасаа сэтгэл зүйн дэмжлэг аваад тэгээ улмаар цаашлаад гүнзгийрээд нөгөө ажлын хамтрагчтайгаа сэтгэл хөдлөлийн холбоо үүсэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ өөр харилцаа үүссэн. Тэгээ энэ жишээн дээр дурдсан зүйлсүүд юу вэ? Дээр батлагдж байгаа. Сая миний ярьсан зүйлсээс тэгээд нэгдүгüүрт бол сэтгэл хөдлөлийн холбоо тасарсан байх нь, хоёрдугаарт бол эхнэр нь ойрын хүнээсээ сонголт хийсэн байна. За тэгээд жишээ хоёр дээр нэг залуу эрэгтэй байгаа. Хайртай бүсгүйгээ ингээ хуурсан. Яагаад гэсэн чинь тэдний харилцаа тэр залууд удаан хугацаанд ямар ч шин зүйлгүй тогтмол утгартай санагдсан учраас сонирхолтой шинжилт туршихыг хүсээд тэгээд өнөж бус үйлдэл гаргасан ийм жишээ байна. За тэгээ энэ хэсгийг яг дүгнэж хэлэх юм бол хүмүүс хайртай нэгний хурах шалтгаан нь ерөөсөө л биологийн сэтгэл зүйн болон нийгэм өвчин зүйлийн нэгдлээс нь үүсдэг болж байгаа. Дан ганцаараа биш заавал эдгээр гурав нь ер нь бол хамт явж гинэ гэж үзсэн. Тэгэхээр энэ хувь хүний хэрэгцээ хангагдахгүй байх, тэгээ шинэ мэдрэмж эрэлхийлэх, тэгээд харилцааны асуудлууд, харилцааны хэрэгцээ хангагдахгүй байгаатай ер нь бол шууд холбоотой байна. Шууд холбоотой байна гэж судлаач манд өгөн жаа. Тэгээ хамгийн гол нь хайртай хүмүүсийн хоорондын тэр нээлттэй харилцаа, бие биедээ цаг гаргах байдал, бие биений халамжлах, хайрлаж байгаа гэдгийг мэдрүүлэх эдгээр зүйлсүүд нь энэ асуудлыг шийдвэрлэх чухал үр гүйцэтгэх шүү гэдгийг бас сануулж хэлж байгаа. Тэгээ энэ судлаачид маань ер нь бол цаашаага бүр наривчилж судалсан. Тэгэхээр одоо би та нарт наривчилж судалж гаргаж ирсэн 10 зүйлийг судалгаатай хамт товч бөгөөд тодорхой ярина. За нэгдүгээр судалгаа болохоор юу вэ гэхээр юуг илэрхийлж байгаа гэхээр сэтгэл хөдлөлийн хэрэгцээ хангагдаагүй нөхцөл дууралт үүссэн. За энийг болохоор 2022 онд Брэдбери Карни гэдэг судлаачид маань судалсан. Тэгээ ер нь бол тэр хайр дурлал, итгэл, сэтгэл хөдлөлийн холбоо гэх мэт тийм сэтгэл хөдлөлийн хэрэгцээ нь хангагдаагүй эсвэл дутуу хангагдсан тохиолдолд ерөнхийдөө хүмүүс өөр газараас эдгэр зүйлийг хайж эхэлдэг. Тэгээ хамгийн гол нь энэ судалгаан дээр ямар онцлог гарч ирсэн бэ гэсэн чинь ялангуяа эмэгтэйчүүдийн дунд энэ төрлийн шалтгаан нь түгээмэл байсан гэж гарч ирсэн. За хоёрдугаарт нь бэлгийн харилцаа, мэдээж бэлгийн харилцаа сэтгэл хангамжгүй байдал бол шууд орж байгаа. Тэгээ бэлгийн үйл ажиллагааны давтамж, чанар, тэгээ төрөл зэргээс ингээ хамаарат эдгэр зүйлдээ сэтгэл хангамжгүй байх юм бол одоо харилцаанаас гадуур сэтгэл ханамжийг эрэлхийлээ. Тэгээ хуурж мэхлэх томоохон шалтгаануудын нэг энэ бэлгийн харилцаа сэтгэл ханамжгүй байдал орж байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг болохоор 2005 оноос хойш Марк Гарсиа Фишернаас судалсан. Тэгээд үүний үр дүнд юу гарсан бэ гэхээр бэлгийн харилцаа сэтгэл ханамжгүй байх нь өнөж бус байдлын гол шалтгаан бөгөөд ялангуяа эрэгтэйчүүдийн дунд энэ түгээмэл байсан гэж гарч ирсэн. Тэгэхээр үүнээс юу дүгнэж болох вэ гэхээр эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл хөдлөлийн холбоо аягүй чухал. Тэгээ харилцааны тухтай байдал, энэ хүн намайг ойлгож байна гэдэг мэдрэмж чухал бол эрэгтэйчүүдийн хувьд бол бэлгийн харилцаа яхаарахгүй чухалдаа орж байгаа. Энийг нөгөө нэг түрүү хэлсэн эволюцийн онол ч гэсэн дэмжиж байгаа гэсэн. За гуравт болохоор боломж ба уруу таталт. Энэ нь болохоор юу гэхээр нийгмийн уруу таталт тэгээ нийгмээс өгж байгаа сэтэл гэсэн үг. За сошиал медиа болон энэ болзооны аппликейшнуд эдэн штэ. Тэгээ энэ эдгээр зүйлсээс болоод ерөнхийдөө умж бус байх боломж ер нь бол нэлээд нэмэгдэж байгаа гэсэн үг. Илүү хүртээмжтэй болж байгаа гэдгийг 2018 онд хийсэн тэр эволюцийн сэтгэл судлаачид судалж олж тогтоосон. Тэгэхээр сошиал медиа болон болзооны аппликейшнээс болоод энэ хуурам эхлэх гэдэг зүйл газар авч байгаа гэдгийг бас гаргаж ирж байгаа. За дөрөвдүгээрт нь болохоор хувь хүний шинж чанар буюу одоо тухайн хүний онцлог чанараас шалтгаалж байгаа. Энэ онцлог чанарт нь юу орж байгаа вэ гэхээр нарциссизм орж байгаа. Одоо өөрийгөө шүтгэхтэй, өөрийгөө бусдад харуулах эрх мэдэл дурлах, хувиа хичээх зан ер нь бол жоохон эмийг тал руугаа хүндрэх юм бол явдаг юм нарциссизм орж байгаа. Тэгээд төрөмгийн байдал орж байгаа. Тэгээд ухамсарын хяналт муутай буюу одоо урд тархины хяналт буюу урд тухны хэсгийн хяналт муутай ийм хүмүүс үүнд бус байдалтай хүчтэй холбоотой байдаг гэдэг 2008 оноос хойш эрдэмтэд судалсан. Тэгээ голлох судалгаануудыг ерөнхийдөө Кэмпбелл, Фостер нар хийсэн байна. Тэгэхээр нарциссист хандлагатай хүмүүс ерөнхийдөө эрх мэдлийн мэдрэмж тэр хувиа хичээсэн байдлаасаа болоод хуурам махлах хандлагатай байдаг гэсэн. Одоо нэг ийм энэ дээр бас дурдсан байгаа байхгүй юу? Одоо хамтрагчаа хуурж мэхлээд тэгээд баригдахгүй байгаа нөхцөл нь ингээд
өөрт нь ингээ амар их мэдлэлтэй хүчтэй юм шиг санагдуулдаг гинэ, ингээд манипуляц хийсэн юм шиг, тархинь нугаацсан юм шиг тиймэрхүү мэдрэмжүүд өгдөг гинэ. Тэгээ энэтэй бас холбоотой. За 5 дугаарт юу вэ гэхээр шинэлэг зүйлд хүрэх хүсэл. Энэ түрүү ярьсан. Энийг болохоор 2004 оноос хойш Хелен Фишер судалж байгаа. Ер нь бол тогтмол судалгаагаа шимтэлдэг юм байлээ. За мэдээж шинэлэг зүйл биднүүсийн тархинд дофамин гэдэг бодисыг ялгаруулдаг, тий азарлалын гормоныг ялгаруулдаг. Тэгээд хүмүүс яг гэр бүлээс гадуурх харилцаанд энэ дофамин гэдэг зүйлийг илүү мэдэрдэг гэсэн судалгаан дээр ингээд гарч байгаа хгүй. Тэгэхээр шинэ мэдрэмжийн эрэлхийлэл нь хуурам эхлэлээр дуустдаг тохиолдолд ер нь бол цөөнгүй судлагдсан гэдэг. Энэ судалгаа ингээд баталж өгч байгаа гэсэн үг. За 6-аад нь болохоор харилцаа холбоо муу байх. Мэдээж энийг болохоор 1999 оноос хойш судлаачид судалсан. Тэгээ голлоо судлаачид нь болохоор Gottman Silver нар энэ судалгааг хийсэн. Тэгэхээр мэдээж харилцаан дээр мэдээж зөрчилдөөн гарна. Тэгээ зөрчилдөөнөөс зайлсхийх, тэр харилцаа холбоогүй байх, одоо тэр харилцааг асуудлыг шийдвэрлэхгүй цутах гэх мэт иймэрхүү үйлдэлийг тавах юм бол ихэвчлэн сэтгэл хөдлөлийн одоо тэр зайг илүү холдуулаад өнж бус байх тэр эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг ингээд судлаачид маань онцолж тэмдэглэсэн байна. Тэгэхээр сэтгэл хөдлөлөөрөө холбогдож хүмүүс бие биенээ ойлгож мэдэрч хайрлаж халамжилдаг шүү. Энэ зүйлээс ингээд зугатаад байгаа хүн харилцаагаа бараг дуусгар болж байна гэсэн үг бол таарч байгаа. Гэж ерөнхийдөө судалгаан дээр нь дуртаагүй ч судалгааг ингээд татаж нийтлэл бичсэн хүн гэж дурдсан байгаа. За 7-д нь болохоор соёл нийгмийн нөлөөлөл. Соёл нийгмийн нөлөөлөл гэдгийг 2017 оноос хойш Америкийн социологийн одоо том байгууллагууд ингээ хийсэн. Тэгээ голлоо судлаачид нь Трес хийсэн нар. Тэгээ энэ судалгааны үр дүнд юу гарсан бэ гэсэн чинь нийгэмд заяа ингээ үнэнч бус байдлыг хүлээн зөвшөөрөх юм бол тэр нийгэмд хууралт их байна, өндөр байна гэж үзэж байгаа. Тэгээ энэ нь болохоор бүр ингээ судалгаатай батлагдсан зүйл заяа. Хэрвээ нийгэм чинь за ингээ хууралт байдгийг шүү байдаг л зүйл. Тэр хүлээн зөвшөөрөх юм бол энэ нийгэмд тэр чигтээ баг ингээ хууралт газар авсан байна гэж ойлгож болно. За 8-д нь болохоор өшөө авалт уур хилэн орж байгаа. Мэдээж зарим хүмүүс харилцаан дах тэр урал тайхрамжгүй байдалд ургуцлыг хариултал болгож ингэж өшөө авах сэтэл төрөө уур хилэнгээ гаргах тийм хэрэгцээ учирдаг. Тэр 2006 оноос хойш Finch May нарын судалсан судалгаан дээр юу гэж байгаа гэхээр тэр уур хилэн гомдолд ургуцал одоо гэдэг тийм сөрөг сэтгэл хөдлөлийн хариултал нь би энэ хүнээс ингээ хөшөө авахын тулд хуурам эхэлчихье гэдэг тиймэрхүү бодол, тиймэрхүү одоо зүйлийг ингээс сэтэл болгодог гэсэн. Тэгэхээр хөшөө авах байдлаа хуурам эхлэлт рүү бас чигч одоо юу юм одоо тэр хүнээс хөшөө авахын тулд уурж эхэлж байна л гэсэн үг юм байна. За нэг юм. За 9-т нь болохоор мэдээж биологийн бодлон хувьслын хүчин зүйлүүд гэдэг зүйлүүд орж байгаа. Мэдээж хувьслын сэтгэл судлалтай өмнөд бус байдал нүүр өвдмө үлдэх хүсэлтэй холбоотой байдгаас тайлбарладаг. Тэгээ энийг мэдээж 1994, 2008 тэгээд 2017 онд буус гэдэг эрдэмтэн судалсан. Тэгээд энэ буус гэдэг эрдэмтэн энийг судлаад ямар үр дүн төрсөн бэ гэхээр хувьслын ингээд энэ зүйлээс болоод тийм дарамт үүсдэг юм байна л да. Хувьслын дарамт генетикийн давуу талыг олж авахыг хүссэн учраас тийм янз бүрийн хамтрагч хайдаг гэж үздэг. Энийг болохоор ингээд хувьслын дарамт гэж нэрлэдэг. Тэгэхээр хувьслын дарамтаас болоод өнж бус байдал ялангуяа тэр хүн үржихийн тэр зүйлд хэрхэн нөлөөлж болох ингэж авч үзээд энэ болохоор ерөөсөө л үр өдмөн үлдээх илүү генетикийн давуу байдлыг олж авах хүсэлтэй нэг толботой байна гэдгийг судалж гаргаж ирсэн. За 10 дугаарт нь болохоор амлалтаа хүрэхгүй байх. Мэдээж осуудын хооронд мэдээж ингээл те амлалтууд бол байнга явдаг. Би тэгж амлаж юм, би дахиж ингэхгүй гэдэг ч юм уу те ганцхан удаа боломжлоод. Тэгээ хэрвээ тэр амлалтандаа хүрэхгүй байх юм бол ерөнхийдөө яадаг вэ гэхээр харилцааны чанар модон, харилцаа одоо илүү муудалцах, маргах байдал илүү нэмэгдэнэ. Тэгэхээр энд нь өөрөө хэрвээ амлалтандаа хүрэхгүй байх юм бол үнд бус байх байдлыг одоо өдөөж ийн л гэсэн үг болж таарч байгаа. Энийг болохоор 1980 оноос хойш Росболт гэдэг эрдэмтэн ерөнхийдөө судлаад тэдгэрийг дэмжээд судалгаанууд хийгдсэн юм байна. Тэгэхээр эдгээр шалтгаануудаас үүдээд хүн гэдэг амьтан өөрийгөө болон хамтрагчаа хуурам эхлэлт гэдэг зүйл рүү түлхдэг, өөрөө ч тэр зүйлийг сонгодог болж таарч байгаа гэсэн үг байна.
Тэгээ би үргэлжлүүлээд ерөнхийдөө сүүлийн үеийн судалгаануудыг уншсан хгүй. Энэ нь бол 2018 оноос 25 оны хоорондох сүүлийн үеийн судалгаанууд гэсэн. Тэн дээр ерөнхийд нь юу гэсэн байсан бэ гэхээр нөгөө нэг эмэгтэйчүүдийн хувьд те ингээд сэтгэл хөдлөлийн холбоо арилжааны сэтгэл ханамжгүй байдал тэр үнэнч бас байдал те хуурам эхлэхэд голлох хүчин зүйл болсон бол эрэгтэйчүүдийн хувьд бэлгийн сонирхол шинэ туршлага эрэлхийлэх байдал нь голлох хүчин зүйл болсон. Энэ болохоор 2019 онд дахид судлагдсан юм байна. Тэгээ 2022 онд болохоор энэтэй холбоотой нэг судалгаа хийгдсэн нь юу вэ гэхээр дижитал одоо энэ нийгмийн сүлжээ гэдэг зүйлийг ингээ ашиглаж байгаа нь ерөөхдөө эрэгтэйчүүд гэсэн үг. Эрэгтэйчүүд онлайн орчинд бэлгийн харилцаа үүсгэх хандлагатай байсан бол эмэгтэйчүүд нь одоо офлайн буюу бодит амьдрал дээр нэгэнтэй харилцаа үүсгэж сэтгэл хөдлөлийн дэмжлэг эрэлхийлэх нь түгээмэл байсан гэдэг судалж гаргаж ирсэн юм байна. Тэгээ 2021 онд соёлын ялгаатай байдлыг бас судалсан ийм судалгаа энэ амар сонирхолтой судалгаа байсан хгүй. Тэгээ энэ дээр юу гэж байгаа гэхээр барууны орнуудад эрэгтэйчүүдийн хуралдын түвшин өндөр байсан заяа. Эмэгтэйчүүдийнх нь бага тэнгууд яг нийт хуралдын түвшин Азийн орнуудад болохоор юу барууны орнуудынхаас бодвол харьцангуй бага. Ер нь бол хамгийн бага түвшинд гарсан. Гэхдээ эмэгтэйчүүд нь бүр бага гарсан зэ Азийн орнуудад. Эмэгтэйчүүдийн хуралдын түвшин бүр бараг байхгүй юм шиг гарсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энээс юу гэж дүгнэж болох вэ гэхээр Азийн орнуудын тэр уламжлалт өнөц зүйлс гэр бүлийн ёс суртахуун нийгмийн хүлээлт ерөнхийдөө юм хатуу чанга байдагтай холбоотой байна гэж судалж үзэж гаргаж ирсэн юм байна. Тэгээд Азийн олон нийгэмд ерөнхийдөө Азид байдаг олон улс үндэстнүүд донд эмэгтэйчүүдээс үнэнч байхыг илүү чухалчилж илүү их хүлээлт тавьж илүү их одоо үнэнч байх ёстой гэж заадаг. Тэгэхээр эрэгтэйчүүд бол олон байж болно гэж энэ дээр тэгсэн байгаа байхгүй. Тэгэхээр эрэгтэйчүүд олон байж болно, эмэгтэйчүүд байх боломжгүй ер нь бол иймэрхүү зүйлүүд байдаг учраас эмэгтэйчүүдийн хуралдын түвшин бараг байхгүй гарсан. Хамгийн бага нь гарсан. За барууны орнуудад бол эрэгтэйчүүд нь мэдээж эмэгтэйчүүдээс өндөр ирсэн. Гэхдээ одоо ингээд улс үндэстнүүдэд харьцуулахаар эмэгтэйчүүд нь бас харьцангуй өндөр байгаа. Тэгэхээр энэ барууны нийгэмд хувь хүний эрх чөлөө, тэр бие даасан байдал, романтик харилцаа илүү уян хатан байдаг, илүү эрх чөлөөтэй, илүү одоо нөгөө нэг соёлын нөлөө ч юм уу тий эсвэл уламжлал гэдэг зүйлтэй баригдахгүй байгаа учраас ийм байгаамаа гэдгийг судлаачид тайлбарласан бахнэ. Тэгээ үүнээс дүнх юм бол энэ дээр ямар гол ялгаа гарч байгаа вэ гэхээр барууны орнуудад төвний сонголтыг хүндэтгэх соёл илүү дамгалж исэн гэж байгаа байхгүй. Харин Азийн орнуудад гэр бүлийн доктортой байдал, үнэт байдлыг илүү чухалчлах соёл дамгалж байна гэдгийг 2021 онд ерөнхийдөө бэлгийн харилцааны зан үйл судлах тийм институтаас судалгаа хийж гаргасан юм байна. Тэгэхээр ерөнхийдөө бид нар хуралч юунаас үүсдэг, ямар шалтгаануудтай байдгийг гэдгийг тодорхой хэмжээ судалгаануудын төвшөнд бол олж мэдэж авч чадсан гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн дугаараа энэ хүрээд ингээд дуусгана. Дараагийн дугаарт нь болохоор энэ маань үргэлжилж байгаа part 2 болж орно гэсэн үг. Тэгээ сонсоход нэлээд амар байх үднээс би ер нь бол 2 хувааж байгаа гэсэн үг. Жохон урт юм дургу. Тэгээд урт болцоор илүү нуршаад идэм шиг санагддаг учраас part 2 болгож хувааж оруулж байгаа гэсэн үг. Тэгээ part 2 дээр бол мэдээж ингээ энэ нэшлийн тухай нэлээд сонирхолтой судалгаанд болцсон. Тэгэхээр энэ нэшлийн тухай яриад энэ нэшил үнэнч бус байдалтай буюу тэр хуурам эхлэлтэй хэрхэн холбогддог тухай бас нэлээд дэлгэрэнгүй гоё оруулна гэж бодож байна. Тэгээ гол зүйлээ болохоор юунд оруулна? Дараагийн part 2 дээр оруулна. Тэр нь юу вэ гэхээр хурам эхлэлтээс үүдсэн сэтгэл зүйн гэмтлийн тухай ерөнхийдөө оруулна. Сэтгэл зүйн одоо гэмтэл өртсөн хүмүүс ямар шинж тэмдэг илэрдэг, яаж өөртөө ажиллах хэрэгтэй байдаг, ямар мэдрэмжүүдийг авдаг, яаж тэр сэтгэл нь шаргалдаг тухай ерөнхийдөө дэлгэрэнгүй ярина гэсэн үг байна. За тэгээ өнөөдөр дугаараа ингээд энэ хүрээ дуусгаж байна. За баярлалаа.